Барьцаалагч онгоцыг чиглэлийн өөрчлөлийг шаардаж түүний шаардлагыг биелүүлэхгүй бол биедээ бэхэлсэн амиа золиослогчийн бүсийг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн байна. Иймд Airbus A320 онгоц мягмар гарагийн орой орон нутгийн цагаар 22 цаг 5 минутанд Киприйн Ларнака хотын нисэх буудалд газарджээ. Онгоц барьцаалагч нь Сейфелдийн Мустафа гэгч бөгөөд Америк Египтийн давхар иргэншилтэй болох тухай Киприйн эрх баригчид мэдэгдлээ. Мөн тухайн үед түүний сэтгэл санааг тогтворгүй байсан тухай хэлсэн байна. Нөхцөл байдал хурцтаж хэдэн цаг өнгөрсөний дараа онгоц барьцаалагч зорчигчдыг суллаж өөрөө нисэх онгоцноос гарч ирж Киприйн аюулгүй байдлын хүчин түүнийг бүслэн авчээ. Александра хотоос Каирыг зорьсон Airbus A320 онгоцонд 56 зорчигч, хөлгийн багийн 6 гишүүн, нэг аюулгүй байдлын ажилтан явсан байна. Тэдний 26 нь гадаадын иргэд байсан бөгөөд Америк, Их Британи, Нидерланд, Бельги, Грек, Франц, Итали, Сир улсуудын зорчигчид байсныг их сурвалж мэдээллээ. Киприйн ерөнхийлөгч энэ хэргийг терроризмтэй холбоогүй хэмээн мэдэгдээд байна. Мөн түүний биедээ бэхэлсэн бүс нь эмнэлгийн зориулалттай бүс байжээ. Барьцаалагч итгээд салсан их нэртэйгээ ярилцахын тулд 56 зорчигчтой онгоцыг барьцаалсан гэж гадаад хэргийн сайд Янис Касулидис хэлсэн байна. Албаныхан түүний салсан их нэрийг нисэх буудалд удаджээ. Хэдийгээр онгоц барьцаалагч итгээд хуурамч бүс зүүсэн бөгөөд түүний үйлдэл терроризмын шинжгүй байсан ч гэсэн өчигдрийн энэ хэрэг нисхийн аюулгүй байдалд санаа зовоолсон хэрэг боллоо. Онгоц барьцаалагч Сейфелдийн Мустафаг өнөөдөр шүүх юм байна.